AI-г хэрхэн мэрэгжлийн түвшинд ашиглаж сурах вэ? Тэгэхээр өнөөдрийн энэ бичлэгээр би та бүхэндээ AI-г яг ямар дараалалаар яаж ашиглах юм бол хамгийн өндөр түвшинд тэгээд хамгийн өндөр үр дүнг яг ашиглаж болох юм бэ гэдэг аргаасаа хуваалцах гэж байна өөрийнхөө ашигладаг. Тэгээд AI бол ерөөсөө супер интеллиженс буюу агуу оюун ухаан байгаа даа. Маш олон одоо бид нар ч юм гаргаж өгөх боломжтой гэсэн. Тэгэхээр бид өөрсдөө энэ зүйлүүдийг нэг юм зөв ашиглаж сурахгүй бол хүсэж байгаа үр дүнгээ гаргаж чадахгүй болчиход байна. Тэгэхээр AI-аас хүсэж байгаа зүйлээ зөв авч чадна гэдэг ур чадвар биднээс айгүй шаардаад байгаа байхгүй. Тэгэхээр өнөөдрийн бичлэгээр би өөрийнхөө клод руу явуулж оруулаад яаж би AI-г ашигладаг. Тэгээд та мөн яг ямар алхмуудыг хийх юм бол AI-г хамгийн өндөр түвшинд ашиглаж болох юм бэ гэдэг би заавар бичлэг үргэлж маш олон хүмүүс надаас асуусан. Тэгээд нэг 10 орчим минут энэ бичлэг үргэлжлэх бах. Тэгээд ямар ч сан тухтай сууж агаад үзээтэй гэж бас зөвлөмөр байна. Тэгээд юу болсон бэ гэхээр сүүлийн үед AI дээр юу болоод байгаа вэ гэхээр саяхан нэг хэд хоногийн өмнө Claude-ийн Opus 4.8 буюу хамгийн сүүлийн загвар нь гарсан. Одоо энэ тарагдж байгаачлан энэ Opus 4.8 гэдэг юм хувилбар гарсан. Энэ өөрөө яадаг вэ гэхээр маш хүчтэй болсон. Тэгээд дээрэс нь яг хэрэг хэмжээний би одоо юу шаардах юм бэ те. Хэрэв би нэг максимум тулгуурлах юм бол яг энэ таскын дээр шиг бүх хүчийг ашиглаад хаа инээ тэрэ гэдгээ тохируулж болдог бас энэ давуу тал гарсан. Тэгээд энэс Opus 4.8-аас шалтгаалаад маш олон юм давуу талууд бид нар тас үүсэж байгаа. Энийг өнөөдрийнхөө бичлэгээр ерөөхдөө та бүхэнд үзүүлэх гэж байна. Тэгэхээр AI Mastery гэж байна. За ер нь бол яг бодит байдлаар ийм болоод байна. Өчигдөр Claude амар байсан, өнөөдөр ChatGPT амар болсон, маргааш Gemini амар болж магадгүй. Ерөөсөө л бид нар тийм их байдалд амьдарч байна. Энийг хүмүүс юу гэж нэрлэдэг байгаа вэ гэхээр open relationship гэдэг байгаа байхгүй. Open relationship. Relationship. Одоо нэг юм гадаад нэг юу гэдэг чинь нөгөө хүссэн хүнтэйгээ одоо үеих гэж болдог гэдэг ч юм. Тиймэрхүү юм одоо хүмүүс энэ AI ертөнцийг ерөөхдөө тодорхойлоод авах. Open relationship байгаа юм шиг гэж. Яг хамгийн сайн AI гэж юм одоо байхгүй болчихлоо. Хүн бол AI болгон өөрсдийн гэсэн юм давуу талтай, сул талтай та ашиглах арга барилууд нь өөр байна. Тэгэхээр яг юунд би ашиглах гэж байгаа юм бэ гэдгээс айгүй хамаар явчихна. Тэгэхээр яг одоо хуучин бол энэ хамгийн сайн, тэн хамгийн сайн гэдэг байсан бол одоо тийм биш болчихжээ. Бүгдээрээ сайн болчих. Та өөрийнхөө зориулж байгаа юм сайн ашиглаа буюу open relationship гэдэг юмд орчиж байгаа байхгүй. За тэнгуут хүмүүс ингээд нэг судалсаар агаад за энэ ерөөсөө нэг ChatGPT, нэг Claude гэдэг амар ядаргаатай байгаад байна. Гэхдээ ер нь AI-г ашиглах нэг юм арга барил үүсэж байгаа шүү дээ. Хүмүүс нэг юм ингэх юм бол ер нь сайн байдгаа гэдэг байдлаа. За тэгээд хүмүүсийн үндсэндээ нэг яаж энэ AI-г ашиглаж болох вэ гэдэг үндсэнд дөрвөн юм яг юм арга тодорхойлсон байгаа байхгүй. Яг юм энэ дүрийг бидэд ерөөхдөө сайн хийж чадах юм бол ямар ч AI байсан бидэд өссөн үр дүнгээ төгссөн аутпутээ гаргаж авах боломжтой болно гэсэн. Тэгэхээр өнөөдөр би нэг нэгээр нь сайхан тайлбарлаа явуулчихна. Эхнийх нь context гэдэг юм байна. За context гэдэг нэг гэсэндөө англиар ингэж байгаа. За монголоор юу гэсэн үг вэ гэхээр одоо жишээ нь яг дотоод мэдээлэл гэх юм уу те. Одоо хувийн мэдээлэл за контекст хэрэг нь ойлгож шүү дээ. Үндсэн бичлэгийн чинь контекстийг доторх агуулга гэх юм уу. Агуулга гэдэг юм өөр айгүй чухал болчихж байгаа гэсэн. За яагаад тэгэхээр ийм ба. AI бол өөрөө асар ухаалаг заяа бүр. Үнэхээр асар ухаалаг би супер интеллиженс гэж бичиж байгаа даа. Супер intelligence заяа. Супер ухаалаг юм байгаа даа. Тэгээд энэ дээр бидэд юу нэмж өгөх ёстой юм бэ гэхээр энэ дээр бид нар контекст гэдэг имийг нь сайн нэмж өгж иж яг буюу агуулгаа сайн өгж иж бид нар эндээс ямар үр дүн гарах боломжтой болох юм бэ гэхээр хүссэн үр дүнг гаргаж өгнө. Ямагаз. За тэгэхээр хүмүүсийн гал тулгаад асуудлын контекст гэдэг имийг ерөөсөө өгөхгүй эсвэл энийг шинжилдэггүй байгаа. За би хувьдаа яадаг вэ гэхээр одоо би та бүхэнд өөрийнхөө Claude-ыг харуулах юм бол та ингэж үзнэ гэсэн ихний хэлж байна. Зөвхөн Claude тавьчихад үз. Ямар ч бичихгүй шүү Claude руу юм ашигладаг AI болгонгуудаа чи миний талаар ч юм уу те одоо шинэ миний талаар миний бизнесийн талаар мэддэг бүх юмаа хэлээд өг гэлчин гэсэн үг те enter дарчин гэсэн үг. За ингээд та өөрийнхөө талаар мэдээлэл авчин. За авсныхаа дараа яах ёстой вэ гэхээр та шинжилнэ. Хэрвээ тухайн мэдээллүүд чинь тань таалагдахгүй өөр ч юм уу тийм байх юм бол шинжилээд өгчдөг гэсэн үг. Одоо чи миний кейс дээр би өөрийнхөө фолдер донд яасан байдаг вэ гэхээр одоо энэ хуудсыг харах юм бол энэ миний өгсөн мэдээлэлүүд байгааз одоо чи энэ миний хувийн профайл буюу миний талаар бүх мэдээллүүд. За энэ манай хэрэглэгчийн мэдээллүүд. Энэ манай яаж ажиллах уу гэдэг мэдээлэл. Энэ миний хувийн брендийн мэдээллүүд гэх мэтлээ. Энэ олон файлуудыг би өгж иж хүссэн үр дүнгээ гаргаж авч ийн гэсэн үг байхгүй. Одоо чинь би хувьдаа яадаг юм үүсгэсэн бэ гэхээр би энэ дээр skill гэдэг юм үүсгэсэн. Одоо чинь би профайл гэдэг юм үүсгээд одоо чинь би профайл гэдэг энэ тохироог ашиглуулангуудаа би өнөөдөр юу болсон бэ гэдгээ нэмээд өгчдөг байхгүй. Нэмээд өгчөнгүүд миний энд байгаа профайл маань нэмэгдээд идэг гэсэн. За ийм юм болсон. Одоо чинь бид нар чинь хувийн туслахтай байлаа гэж бид нар хувийн туслахтай тэгдэг үстэй та. За ийм юм болсон шүү те ингэсэн энийг ангиарэ гэж.
Тэндээ адилхан AI-д бол бид ингэж хэлж өгөх хэрэгтэй болчиход байгаа юм. Тэгэхгүй бид нар амар утгагүй өөрөө нэг юм бодцоо тэрийг AI-д хэлж өгөхгүй байж иж нөгөө нэг толгоонд бодсон юм одоо ингэ та нэг өөр юм бодчиход байдаг AI шин тийм мэдээлэл чинь байхгүй байгаад байдаг. Энэ хоёрын хооронд зөрүү гараад байдаг гэсэн үг байна. Тэгэхээр энийгээ маш сайн хийж өгөх хэрэгтэй гэсэн. За эхнийх нь контекст ингэж сайн өгнө. Тэгээд энийг яаж хийдгийг бодохгүй тайлбарлаж байна. За дараагийнх нь хоёр дахь юм зүйл юу вэ гэхлээрээ хоёр дахь зүйл нь юу вэ гэхлээрээ connector гэж байна. За connector буюу таны контекст агуулгач юм AI шин таны талаар агуулга ингээд олоод авчлаа. Тийм биз? Одоо connector буюу манай AI-ууд маань бидний ашигладаг бусад багжуудтай холбогдсон юм уу гэдэг асуулт гэсэн. Ямар багжуудтай холбогдсон бэ гэдэг. За одоо шинэ харах юм бол та Claude руу чинь ороод үзэх юм бол энд customize гэсэн байгаа. Customize руу оронгуудаа connectors гэсэн байгаа. За connectors руу оронгууд иймэрхүү таны файлууд байгаа гэсэн. За яаж энийг холбогд юм бэ гэдэг юм бол шууд энэ дээр нэмэх тэмдэгтээр дараад add connector гэдэг дарчин. Тэнгүүтээ шууд browse connector гэдэг дарчих юм бол цаанаас нь байгаа энэ юунуудтай холбоод өгдөг гэсэн. За энийг хийснээр танд ямар давуу тал үүсдэг вэ гэхээр Claude чин нэгсэндээ одоо энэ таны одоо Canva-тай юм уу Gmail-тэй чи шууд нэвтэрч ороод мэдээлэл татах дотор нь юм хийх ч юм. Ер нь энэ хоёр чинь хоорондоо найз болж гин гэсэн. Тэгэхээр энэ зүйлийг connector-соо хийн буюу бид нар AI-уудаа өөрсдийнхөө ашигладаг юмудтай холбож өгч гин гэсэн үг. За эдгээр зүйлүүдийг хийсэн байх нь хоёрдугаар бид нар шалах хэрэгтэй. За зарим газар энэ connector гэдэг юм байдаггүй. Тийм тохиолдолд бидэд яадаг вэ гэхлээр одоо та бүхэн харж байгаа бол ингэсэн байгааз custom гэсэн байгааз custom гэдэг. Энэ хоёр маань шууд хоорондоо холбогддоггүй учраас бид нэг юм авах шаардлага гардаг. За энийг ер нь манайх угаас хэрэг болно зөв би зүгээр тайлбарлах өгч. Юу хэрэгтэй болдог вэ гэхлээр API гэдэг юм хэрэгтэй болтой. Энэ хоёрыг холбохын тулд API. За энэ API гэдэг юм нь зүгээр амар энгийнээр хэлэх юм бол биш үү тийм гэсэн. Одоо манай AI болон одоо энэ манай таны холбох гээд байгаа вебсайт хоёрын хооронд яг нь холбодог гүүрнэ гэсэн үг ерөөсөө энэ хоёрыг. Тэгэхээр зүгээр л API гэдэг бол энэ AI болон веб хоёр чинь хооронд нь холбоно л гэсэн үг. Энэ хоёр хоорондоо найз болох тэр гүүрчин гэсэн үг. Тэгэхээр яадаг вэ гэхээр зүгээр би одоо шинэ би менеж чат руугаа оронгуудаа API гэдэг юм дээр нь дараал копи хийнгүүтээ Claude өгчдөг хгүй. Энэ миний API шүү. Та хоёр ингэ холбогдож орой гэдэг бодлоо. Ингээл энэ хоёр чинь холбогдчихдаг гэсэн. Одоо яаж вэ гэхээр би нэмэх тэмдэг дарлаа. Add custom connector гэж байгаас ингэж дарлаа. Би нэмээ өнгөтэй одоо чинь би те за шинэ одлого бичлэг тест гингүүтээ би энэ дээр одоо холбож авсан API-а шууд ингээд map гэждэг хөөх. Тэгэл болоо гэсэн. API гэхдээ хамаагүй та хүнд өгж болдоггүй шүү. За зөвхөн өөртөө л нууцаар байлгадаг шүү. Ингээл болоод ирдэг гэсэн. Ингэм бол та хүссэн энэ вебүүдээ Claude-тойгоо холбох боломжтой болдог гэсэн. За ийм байдлаар юмнаа. За ингэсний дараа хэдүүлэнд нь одоо ямар нөхцөл байдал ямар боломж үүсч ийн гэхлээр хэдүүлээ юундэ контекст хоёулынхын хэдүүлийнх нь бүх мэдээллийг авчиж байгаа. Араас нь бидний вебүүдтэй холбогдож байгаа. За 3 дугаарт айгуу чухал юм байна гэхлээрэ skill гэдэг юм орж иж байгаа. Custom skill-үүд. За одоо ер нь бол зөвхөн Claude гэлтгүй бусад бүх AI-д өөрийн гэсэн скиллтэй болцсон байгаад байгаа. За skill гэдэг нь нэгсэндөө би та бүхэн дахиад эндээс харуулах юм бол энэ skill гэдэг товч руу хараад ахвал би ийм болон иймэрхүү скиллүүдтэй байгаа. Ерөөсөн миний бизнес хэрэгтэй ийм скиллүүд гэсэн. Ямар үр дүн гарах гэдэг. Тэр үр дүнд чинь шаардлагатай тэр ур чадваруудыг өөрөө скил гэдэг. Тэрийг өөрөө хийдэг. Одоо жишээ нь энэ маань өөрөө ингэ зүгээр амар бүх юмыг чадах ур чадвартай юм байна гэсэн үг байхгүй. Нэг юм байна гэсэн. Имч гэж бодъё зэ. Гэхдээ тэр имч чинь шүдний имлэгээр юм уу? Эсвэл дотрын имч юм уу? Зүрхний имчээрээ дагнаа тухайн салбараа үнэхээр ингээ алдаа мадаггүй тулцсан үр дүн гаргадаг тийм яг юм мэрэгжилтэн бэлдэж гэсэн үг Claude дотор. Зүгээр би асууад байх юм бол ерөнхийд юм яваад идэг гэсэн. Тэгэхээр энэ skill гэдэг юмыг яаж үүсгэдэг вэ гэхлээр та өөрөө үүсгэж болно. Өөрөө тусдаа одоо жишээ нь би яг ийм зориултаар би skill хийх гээд байна гэдэг байдлаар зааж өгөөд хийж болно. Эсвэл бэлэн skill-д авч болно. Одоо жишээ нь янз янзын хүмүүсийн зүгээр шууд бэлдсэн skill-үүдийг ашиглаад одоо харах юм бол энэ дээр зүгээр шууд нэмэх тэмдэг дээрээ дараад browse skill гэдэг энэ дээр тэд нар бол нэг тийм сайн биш мүү. Ер нь бол ихэвчлэн ер нь бол credit skill гэж яагаад ячдаг гэсэн. Хэрвээ та хүнээс skill авж байгаа бол зүгээр skill-д нөгөө нэг татчихдаг баг. Татаад компьютер дээр авчна. Авсны дараа яадаг вэ гэхээр зүгээр шууд би юу руу оруулаад юу маань customize руу оруулаад skill руу оруулангуудаа энэ дээр нэмэх тэмдэгээ дараад credit skill-гүүтээ upload гэдэг дарангуудаа файл өгчдөг хөөх. Тэнгүүд ч энэ ч маань шууд Claude маань ажиллахангуудаа энэ skill-ийг суулгачдаг гэсэн. За одоо жишээ нь миний хувьд суулгасан skill гэх юм бол за энэ манай Hormozy Brain гэдэг байна. Энэ жишээ нь яасан бэ гэхээр Alex Hormozy-гийн интернет дээр байгаа бүх мэдээлэл мөн дээрээс өөрийнх нь зардаг сургалтуудын бүх мэдээлэл бизнесийн томьёо те борлуулалт хийх арга марга контент хийх арга хүүк хийх арга гэсэн бүх юмар энэ өөрөө трейн хийгдсэн юм юу вэ? Одоо энэ харагдаж байгааз иймэрхүү зүйлүүд байна гэдэг. Эдгээр юмнуудаар би ур чадварны яачингууд Hormozy би энэ хүний би бизнесийн асуудалтай магадгүй тулгарх юм бол
Энэ ур чадвараараа дамжуулаад, энэ скиллээ дамжуулаад би бизнесийн асуудлыг бодитоор шийдэх болчихж байгаа байхгүй. Ер нь бол би ер нь бол энгийн хүнээр бодоход би яаж бодсон? Одоо асуудал шийдэх юм бол би ном уншаад тэрнээс мэдлэг цуглуулна шүү дээ. Тэрний оронд би зүр эндээ байршуулчихж байгаа. Асуудал тулгарх үед таг энэ үед хормоз яах байсан бэ гэхлээр явчих гэсэн үг байхгүй. Ийм байлаа гэсэн. Одоо чинь ямар үед чинь манай чинь контент хийдэг те. Хормозын контент хийдэг одоо манай чинь энэ одоо юу байх чинь эйжент байх чинь. Энэ өөрөө манай контентуудыг яавал viral контент хийх үү, ямар хүүхдэд байх уу гэдэг нь бас Alex Hormozy дээр тулгуурлаад хийгээд өчтдөг гэсэн. Ийм ур чадвар бэлддэг гэсэн. За тэгээ мэдээж хэрэг энэ дээр юу вэ гэхээр скиллийг та өөрөө суулгаад скилл чинь шууд сайжрахгүй. Тэ? Шууд сайжрахгүй. Турширна гэсэн. Сайжруулаад яваад байдаг гэсэн. Одоо ингээд хэрэг болчихжийвэл тэр болсон зүйл дээрээс лураад окей, энэ скиллийг хадгалаад авчаарай гэдэг байдлаар явдаг гэсэн. За энийг өөрөө скилл гэдэг байгаа гэсэн. За дөрөвт айгүй чухал зүйл нь юу вэ гэхээр agent гэдэг зүйл орж иж байгаа. За agent гэдэг нь нэгсэндөө би өөрийнхөө контекстыг өгсөн, мэдээлэл агуулга өгсөн. Энэ агуулга дээрээсээ би юмнуудаа холбоцсон. Энэ холбосон юмнууд дээрээ би ямар нэгэн ажлыг хийх зааврыг нь заагаад өгсөн. Энэ гурван маань нийлээд надаас хамааралгүй ажил хийхийг нэгсэндөө agent гэдэг гэсэн үг. Нэгсэндээ надаас хамааралгүй. За энийг би хийж байгаа. Гэхдээ энэ өөрөө жоо хэцүү байсан бохоггүй. Cloud-оор хийхэд. Ягаад тэгэхээр жоохон их үнэтэй тийм болчих гээд байсан. Гэтэ Opus 4.8 гарсан сууж арай амархан болцсон. Тэгээ одоо чи миний кейс дээр яадаг вэ гэхээр би компьютерийн cowork дээр жишээ нь манайхтай хамтарч ажилладаг бүх харилцагч нарын Meta Ad, Facebook-ийн дата нь тухайн өдөрт одоо чинь хэдэн хүнд хүрсэн, хэдэн контент хийсэн, хэр их хүмүүс мессеж бичсэн гэдэг бүх датаных нь мэдээлэл нь одоо жишээ нь автоматар мэйлэн дээр драфт болдог гэсэн. Одоо чинь би энийг харуулах юм бол энэ дээр драфт гэсэн байгааз 29 28 гэд өдөр болгон драфтууд ингэж гардаг гэсэн. Тэгээ мэдээж хэрэг энэ маань шууд явагдахад айгүй юу учраас одоо нэг юм шууд илгээхэд бас жоохон төвөгтэй. Ягаад тэгэхээр бас AI учраас яалтчгүй сүүлийн нэг юм final touch гэдэг юм би өөрөө хийх шаардлагатай байхгүй. Тэгэхээр энэ драфт байдлаар явуулчихдаг гэсэн. Тэгэхээр agent гэдэг юмыг бид нэр 100% одоо хүмүүс ингэ яриад байгаа шүү дээ. Би бизнесээ 100% автоматжууллаа, би контентийг процессоо 100% автоматжууллаа гэдэг юм. Тэр л өөрөө боломжгүй. Ягаад гэхээр автоматжуулж болно заяа. Гэхдээ эцсийн гараад байгаа үр дүн нь амар чухалхгүй. Түүнээс биш зүгээр л автоматжуулаад ямар ч хамаагүй юм гаргах гэх юм бол тэр шиг утгагүй юм бол байхгүй шүү дээ. Тэгэхээр яг ямар үр дүн гарах гээд байгаа юм бэ гэдэг юм а бидэд эцсийн дүндээ би өөрөө шалгаж байгаа яг миний надаар дамжиж гарч байгаа зүйл учраас би тэрийг шалгах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр ийм байдлаар хийлгээ яваад байдаг гэсэн. Тэгэхээр энийг би хаана хийдэг вэ гэхээр Cloud-ийн cowork дээр хийдэг. Cowork дээр оронгуудаа Cloud руу оронгуудаа cowork гэдэг хэсэг рүү орлоо. Энэ хараа daily push гэж байгааз GoAI гэж байгааз. За энэ хоёр маань ингээд миний автоматууд гэсэн үг. Schedule гэдэг. Нийтдээ одоо шинэ би өглөөний 9 цаг болгон одоо юм ирдэг гэсэн үг. Тийм байгааз. Ийм байдаг гэсэн. Энэ маань тэгээд миний мэйл рүү явуулчихдаг гэсэн үг. Ийм ажил явагддаг гэсэн үг. За ингэж ийм байдлаар AI-ыг ашиглах боломжтой байх нэ. Тэгэхээр энэ мэтчлэн зөндөө хувилбар мэдээж хэрэг байна. Мэдээж миний одоо гол зорилго бол амар технологийн бас ярихгүйхан шиг энгийнээр хүмүүстээс ойлгуулъя гэж нэг хичээсэн. Тэгээд бас ойлгосон байх гэж найдаж байна. Тэгээд бидний энэ дээр сулгуурлаж үүсгэсэн Goat Agent гэж нэрээ байгаа. Таад манаас энийг мэдээгүй авчвал бидний зүгээс гаргасан Goat Agent гэж байгаа. Энэ ерөөсөө маркетингийн эйжент юм ба. Саяны Cloud дээр суурилсан бидний вебсайт, chatbot, Meta Ads гэдэг юмнууд дээр явдаг 24 төлөө ажилладаг маркетингийн эйжент байгаа. Тэгэхээр та энэ компани дээр энэ эйжентүүдийг суйрлуулахыг хүсвэл энэ миний Code гэдэг сайт руу ороод энэ бичлэгийг үзээд энэ дээр дараа надад уулз тоглох боломжтой байгаа шүү. Тэгээд бид нэр тухайн уулзалтаар ярилцаад бид нар танд тусч чадах юм байх юм бол туслах боломжтой байгаа гэсэн үг. За тэгээд энэ үртэл хамт байсан хүмүүстэй баярлалаа хэдүүлээ. Дараагийн дараахан сургалтаар дараагийн дараахан бичлэгээр уулзцаая. Бүгд амжилт хүсье.